эзэнд хүрэлцэн ирсэнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Насан туршийн сурвалжлагч гэсэн нэртэй байгаа. Насан турш суралцсан тэгэхээр их хатуу сонсогч байгаа тий. Хүн ерөөсө төрсөн цагаас ахуулаад өхөн үхтлээ сурч байдаг. Хэрвээ та амьдрчил байгаа бол сурна гэдэг бол таны эрэлт хэрэгцээ, шаардлага. Та хүссэн хүсээгүй сурч байх ёстой. Тэрийг ерөөсө хүлээн зөвшөөр, өөр арга байхгүй. Би 10 төгссөн би сурахгүй. Би дээд сургууль төгссөн би сурахгүй гэж ингэж болохгүй нахна шүү дээ. Тэгэхээр тэр бодоод байгаа бодол чинь бол нөгөө диплом янз бүрийн юмар илэрхийлэгдэж байдаг албан боловсрол ахгүй. Тэр бол та эх орныхоо өмнө хүлээсээ үүргээ биелүүлж байгаа нь тэр сурж байна гэдэг бол. Дараа нь та яах ёстой вэ гэхээр сайн эцэг их байхын тулд, сайн ажилтан байхын тулд, сайн инженер байхын тулд, явсаар эцэс зүгээр л дэлхийн сайн иргэн байхын тулд та байнга сурч байгаа ёстой. За тэгэхээр энэ бол эрэлт хэрэгцээ. Энийг та ойлго. Нэгэнт эрэлт хэрэгцээ байгаа юм бол сурах хэрэгтэй болжээ. Гэтэл зарим хүн хэлдэг, би сурмаар байна. Тэгтэл би чадахгүй байна. Би жишээлбэл хэл сурмаар байна. Би чадахгүй хэлний авьяас байхгүй. Би хөгжим тоглолт сурмаар байна. Надад сонсгол авахгүй. Би бүжгэлт сурмаар байна. Надад хөдөлгөөний эвсэл авахгүй. Тэгвэл энэ бол зүгээр л сурхаас бултаж цогтож өөрийгөө өөгшүүлж байгаа тэр л хэлбэр. Түрүүхэн би хэлсэн хүн төрснөөсөө ахуулаад өхөн хүүхдээ сурж яадаг буюу та одоо төрсөн хүүхдийг бид нэг нас хүртэл яахан хажууд нь ингээ мөлхөөд чи ингэж мөлөх гэж заажгүй. Тэр хүүхд мэдэхгүй ш. Тэр хүүхд зөнгөөрөө мөлхөд сурдаг, зөнгөөрөө сууж сурдаг, зөнгөөрөө идэх юмаа барьж сурдаг. Тэгэхээр сурах гэдэг чадвар бол хүнд төрмөл байдаг зүйл байхгүй. Тэгэхээр та нарын бүгднгийнх нь дотор сурах чадвар байгаа. За тэгвэл сурах гэдэг бол эрэлт хэрэгцээ юм байна. Сурах чадвар бол танд төрмөл байд юм байна. Энэ хоёр гол хүчин зүйлийг ойлгосон бол та одоо жигүүртэй боллоо гэсэн үг байхгүй. Танд одоо хос жигүүр байна. Та хаашаас ч нисч болно. Юу ч сурч болно. Хэдэн ч хэл сурч болно. Одоо 3 дахь хүчин зүйл. Хүсгэл юм бол юу ч сурна. Ёстой юу ч сурна. Хүн сурж болж л байгаа юм чинь та сурч чадна гэсэн үг. За ингээд хамгийн гол юм болох насан туршийн суралцах байх мөн чанар тэрний учир шалтгааныг бид нар сая ярилцлаа. Янз янзын сурмаарч юм шиг одоо ингээд бодогдож болно. За сураад ээж гэж бодъё. Тэгвэл сурчаад тэр юмны ач холбогдол хаанах юм гэсэн асуулт гарч ирэх ёстой. Тэгвэл энэ слайдн дээр та ингээд нэг зам байгаа. Энэ бол амьдралын зам гэж бодъё. Тэгэл амьдралын зам хаа хүрч төгсдгийг таач бийж мэдэхгүй. Тийм ээ? Хичнээн наслах, хаа хүрэх, хідэн оронд амжих, хідэн боловсрол эзэмших, хинтээ уулзах, ямар замаар явахыг бид мэдэхгүй. Гэхдээ амьдралын замын гол одоо үндсэн суурь бол боловсрол. Одоо энэ зам дээр дэвсээд бичсэн. Education буюу боловсрол. Өөрөөр хэлбэл та сурч боловсрч өөрийнхөө мэдлэгийг дээшлүүлж чаддаг юмныхаа тоог нэмснээр та илүү их хол явна. Заасан сум ба better life гэдэг. Илүү төгс төгөлдөр сайн сайхан амьдрал. Тэгвэл нэгэнт хүн болоод төрсөн юм чинь сайн сайхан амьдрий гэж боддгоо хүн байхгүй гэж бодож байна. Тэгэхээр хүн болоод төрсөн юм чинь тэр сайн сайхан амьдралын зургал нь хүн болгонд өөр л дөө. Зарим хүнд бол одоо үнэтэй гоё машин унаал ингээ явж байхын сайхан амьдрал байж болно. Зарим хүнд нь маш гоё хаусанд амьдрах нь сайхан амьдрал байж болно. Зарим хүнд нь бол маш өндөр боловсралтай дэлхийн бүр тэр хинч сурч чаддгүй эсвэл одоо тэр нөгөө бүх топуудын сурсан Harvard, Oxford тэнд сурвална амьдрал нь сайхан гэж боддог гэж болно. Тэр хэмжүүр бол хувь хүний асуудал. Гэхдээ л та ямар амьдрал руу хүрмээрээ тэр амьдрал руу чинь хүргэж өгөх зам бол ерөөсөө л боловсрол. Гэхдээ боловсролыг би хийсэн тийм ээ. Тэр нэг албан боловсрол. Таны одоо би сураад дууссан болоо. Би инженер болсон болоо. Би бакалавр болсон болоо гэж ингэж бодоод байгаа юм бол биш байх нь шүү дээ. Энэ буруу. Ингэж ханч цаадаж ерөөсөө болохгүй. Тэгвэл яг та тэндээ л зарцсан. Цаашаа явж чадахгүй. Тэгэхээр илүү хол явж, илүү их сайхан юм үзэж, сайн сайхан амьдрахын тулд танд боловсрол хэрэгтэй юм аа. Энэ бол ач холбогдол. За дараагийн нэг ач холбогдол. За тэгвэл таны боловсрол дээшлээд, албан боловсрол дээшлээд одоо хэд хэдэн сургууль төгсдөг ч юм уу. Дараа нь одоо албан бус боловсрол таны мэддэг чаддаг юмны тоо нэмэгдээд ингээд ирэхээр яах вэ гэхээр таны мэдлэгийн цар хүрээ нэмэгдэнэ. Тэг хүний мэдлэгийн цар хүрээ ямар вэ? Хүн ямыг яг тийм
хүрээгээр харж байдаг. Тэгээ энэ харагдаж байгаа сум бол хүн өдөр болгон тодорхой хэмжээний шийдлийг хэдэн 10 дахин гаргаж байдаг. Тэгэхээр шийдвэр гаргана гэхээр манайхан их том юмор төсөөлөд байдаг байхгүй юу? Би гэрлэх үгүй юу? Энэ сургуульд орох үгүй юу? Эсвэл одоо энэ жил гадаад явах уу, дараа жил гадаад явах уу гэдэг ч юм уу. Тэ энэ юмнуудыг шийдвэр гэж бодоод бусад юмыг шийдвэр гэж боддгоо. Тэгвэл тийм биш. Та баг өглөө ингээд сэрүүлэгч нь дууралаа. Та дуурайд байгааг сонсож байна. Тэгтэл та толгойдоо оновчлын бодлого бодож байдаг байхгүй юу? Би одоо нүдээ нээх үү, болох уу? Дараа нь би гараа явуулаад энийг унтраах уу, энэ жоохон дуурчлаагүй. Бараг нээчингүүтээ бодно. Би одоо шууд босох уу, болох уу, жоохон байж байгаа босох. Энэ чинь бүгд оновчлын бодлого. Энэ оновчлын бодлогыг хэр зүйтэй бодох вэ гэдэг нөгөө таны мэддэг чаддаг мэдлэгийн цар хүрээнээс 70 ухамсарын хүрээнд шийдэгдэж байгаа зүйл байхгүй. Тэгээд нөгөө манайхан ярьдаг буруу үйл дээр босцсон энэ өнөдөр юм уу өөрөө би өнөдөр буруу үйл дээр босч юу ч биелэхгүй. Тэгвэл магадгүй та буруу цагтаа босцсон байж болж. Та яг суух хэвээр автобуснаас хоцорсон. Та яг уулзах хэвээр хүнээсээ ердөө нэг кинонд гараад байдаг шүү дээ. Нэг уулзах хэвээр хүн нийш явахаар нөгөө нөхөр нийш яваал. Тэгээ бид нар энэ ямар тэнэг кино вэ те. Энэ хэрэг ингээ уулзлуулах ингээ зөрүүлээд байх юм. Хөөе амьдрал яг тийм байхгүй юу? Бүр ерөөсөө ингээ яг өрөөнөөс нэг хүн гараад нөгөө хүн орж ирснэ тэр орж ирсэн үг асууж байгаа байхгүй. Хаагурн зурчдаг нь мэддэггүй. Тэгэхээр энэ бол ерөөсөө шийдлийн асуудал. Та яг зөв цагтаа зөв газараа байна гэдэг бол хүний амьдрал маш их чухал зүйл байдаг. Тэгэхээр тэр зөв цагтаа зөв газараа байх, зөв хүмүүстэйгээ уулзах, зөв одоо үйл явдалд оролцох. Энэ төр бол хүний амьдралд их нөлөөлдөг. Энэ шийдвэрт бол таны мэдлэг нөлөөлж идэг. Ямар нэг шийдвэр гаргасны дараагаараа зарим хүмүүс боддог. Би тэгдгүүлээ гэж. Тэгэхэд л буруу юм хийсэн. Тэгвэл тэгж гаргасан шийдвэртээ харамсахгүй байх зүйлийг бас одоо таны боловсрол нэмж өгч байдаг. Өөрөөр хэлбэл тэр л ерөөсө буруу болсон. Тэргээл тавтаад ерөөсө тэр буруу болцсноос л ингэсэн гэл өөр юм хийхгүй ингээ суугаад байдаг байхгүй. Тэгвэл тэгж болохгүй. Тэгвэл мэдлэг боловсралтай өргөн цар хүрээгээр ямиг хардаг хүн бол тэгэж тэр үед би энийг зөв гэж бодож байгаа шийдсэн учраас энэ зөв байх ёстой байсан. Гэтэл яа буруу болчихоо? Хаана ямар алдаа гарчихв? Би алдаа гаргачих уу? Миний амтрагч гаргачих уу? Гэт тэр гарсан буруу юмнасаа шийдэл хаана өгөхөөс биш толгоогоо бариад гаслаа суухгүй байна ш. За дараагийн зурган дээр харагдаж байгаа зүйл бол одоо асар том мөрөөдөл. Энэ хүн баг үйлдэн дээр хот байгуулах гэдэг ш. Тэгвэл хүний мэдлэг чадвар боловсролын хэмжээгээр мөрөөдөл нь бүтэж байдаг. Тэр одоо нүдэнд үл харагдах хүн болгонд сэтгэлд нь хинт ч ярдггүй мөрөөдөл байдаг. Байхгүй бол одоо баг амьд биш л хүн гэж бодож байна. Гаргаж хэлэхгүйгээр 9 жорын мөрөөдөл ш. Өнгөтэй зурагтай. Тэгэхээр тэр өнгөтэй зурагтай мөрөөдөл ямар цар хүрээтэй байх нь таны мэдлэг боловсролоос шалтгаалжтэй. Хүн чинь нөгөө үзэж харсан мэдэж дуусан юмараа л мөрөөдөх нь ш. Тэгэхээр та илүү их юм уншиж судлаад илүү их юм үзэж хараад сонсоод байх юм бол таны тэр мөрөөдлийн цар хүрээ нэмэгдээл. Тэгээ нөгөө нэг кинонд гардаг ш. Нөгөө 8 дугуй бичиж яваад ингээд цухалсаар байгаа зүйлд нэг 4 дугуй авдаг шиг. Та ийм том юм мөрөөдөд тэрлүүгөө зүтгэх юм бол тэрнийхээ талд хүрэх юм ш. Би хүсвэл одоо юу ч их сурчих юм байна. Тэгээ би ингээд агүй сайн янз бүрийн ямиг сураад байх юм бол би ч ястай их том мөрөөдөлтэй мундаг хүн болох юм байна. Ингээ ингээд бодож болно. Тэгтэл дараагийн асуудал босч ирнэ. За би тэгвэл ерөөсө дэлхийд танигдсан юм бэл. Одоо ер нь тэгж мөрөөдгээд байна ш. Бизнесийг ч гэсэн тэгж хэлгээд байна ш. 3 сая хүн амтай Монголд ямар бизнес хийх вэ? Тэгэхэд гадаадд бол нэг дуучин одоо 85 сая хүн амтай юм уу 100 сая хүн амтай Филиппинд нэг дуучин нэг дуудуулаад тэргээ 3 сая хүн зархтал баяжчих шүү дээ. $1 зархад 3 сая доллартай болчих. $1 зардаг CD гэж байхгүй зү. Тэгэхээр манай Монголд тест агуу дуучин төрчлөө. Нэг 3 сая хүнээс та нар хасан шүү 0-16 нас. За тэгээд нөгөө тэр хүний дуулж байгаа дуунаас хамаараа нөгөө тэгэхээр тэр нөхөр ямар мундаг агуу дуучин байлаа гэсэн CD-г хэдэн хувь зарах вэ? Тэгэхээр та яг тэр цар хүрээгээр би инженер ч юм уу би ямар нэгэн боловсралтай ч юм уу ямар нэгэн хүн байвал дэлхийн цар хүрээгээр өөрийнхөө зах зээлийг дэлхийгээр харах хэрэгтэй. За тэгээд дэлхийн зах зээлээр сэтгэж дэлхийрөө гарах гэж байгаа тохиолдолд танд бас дэлхийн хэмжээний боловсрал хэрэгтэй. Тэгэхээр дараагийн бэрхшээл босч ирнэ тий. Би гадаад хэлний мэдлэг байхгүй. Би одоо англи хэлгүй. Эсвэл за англи хэлтэй нэг нь явъя гэтэл чинь Харвардын сургуулиа $60-70 мянган доллараас эхэлдэг төлбөр нь. Тийм мөнгө байхгүй. Тэр чинь төлбөр нь шүү дээ. Тэгээд дээр нь амьдрын байрны энэ.
За тэгвэл одоо их сайхан бий болчихжээ. Энэ юу вэ гэхээр та гэрээсээ дэлхийн боловсролыг эзэмшиж болно. Эхний шатнд. Ямар ч үн төлбөргүйгээр. Тэрийг юу олгож байна вэ гэвэл интернет гэдэг гайхалтай зүйл компьютерийн техникийн тусламжтайгаар танд олгож байгаа. За энд харагдаж байгаа энэ хүмүүсийн өмнө massive open online course гэсэн үг байгаа. Тэр эхнийх нь өсгүүдийг улаанаар тэмдэглэсэн тэрийг нийлүүлээд одоо MOOC гэж яриад байгаа. Та нар ингээд хаяа нэг CNN, BBC ч юм уу ингээд ер нь нэвтрүүлгээ сонсороо боловсролын чиглэлийн юм дээр MOOC гэж ярьж байгаа. Энэ нь юу юм бэ гэхээр нийтэд зориулсан нээлттэй үн төлбөргүй курсыг хэлж байгаа. За тэгээд ингээд дэлхийн боловсролыг эзэмшихэд яаж болох вэ гэхээр чинь би жишээ харуулъя. Энэ бол Харвард их сургуулийн профессорын заал байна. Та нар харж хичнээн их хүнтэй байгаа. Дээр нь хэдэн цэнхэр дэлгэц байгаа. Тэгэхээр энэ юу гэсэн үг гэхээр та ингээд мөнгөтэй бол очиод тэнд суугаад энийг сурч болно. А мөнгөгүй бол та зайнаас сурж болно. Зайнаас үн төлбөргүй. Зайнаас сурахын давуу тал бол өөрийнхөө биед тухтай, таатай ямар ч орчноос хичээлээ сонсож болно. А ганцхан танд хоёр л зүйл шаардлагатай. Нэгдүгээр нь танд ямар нэгэн компьютер ч юм уу, iPad ч юм уу, гар утас тоон техник байх хэвээр. Хоёрдугаар танд интернет байх хэвээр. За ингээл та хичээлээ үзэж болно. А гэхдээ зайнаас хичээл үзэхэд учирдаг нэг эхний бэрхшээл юу вэ гэхээр хүн айгу ганцаардаад байдаг. Би юу сураад байгаа юм уу, би юм зөв хийж байгаа юм уу. Тэгэх юм бол зориг нэгтэй цөөн тооны хүмүүсээс групп үүсгэж болно. Жишээлбэл энд бол 4 хүн групп үүсгээд тэгэл энэ 4 хүн хоорондоо яг тэр хичээлийнхээ өдөр цаг тохироод хоорондоо уулзалтаад мөн адилхан зайнаас нэг нь Улаанбаатар, нөгөөх нь Дархан, гуравдах нь Австри, дөрөвдөх нь Японд байж болно. Хамаа ахгүй. Зориг л нэг байх хэвээр. За ингээд үн төлбөргүй боловсролыг эзэмшүүлдэг хэд хэдэн вебсайтууд бий болсны хамгийн алдартай IDX гэсэн вебсайтыг би танд танилцуулж байна. За энэ вебсайтанд бол дэлхийн нөгөө манай улс бол тэнцчих юм бол мөнгөний төлөнд байгаа топ 100 сургуулийн эхний 20 сургуулийн хичээлүүд бүгд байгаа. За би танд жишээ болгоод Берклигийн их сургуулийн хэлний хичээлийг хэрхэн бүртгүүлж орж сурсан бяцхан дорчлох харуулъя. Бүртгүүлээд орлоо. Дотор нь орохоор ингээ хичээл нь гараад ирнэ. Тэгээ энэ хичээл нь видео хэлбэрээр байгаа, аудио хэлбэрээр байгаа, бичснээр байгаа, бүхий л хэлбэрээр байгаа. Тэгэхээр нэгснээ та гар утсан дээрээ биччихээ сонсоод байж болно. Эсвэл одоо хэвлж авчаа зав зайтай үедээ хараад байж болно гэх мэтлэн гэдэг. Тэгвэл одоо би сурж байгаа яаж халгуулах юм бэ? Манай монголчуудад бол нэг тийм зам байдаг. Сурахаараа ингээ хариу нэг тийм баталгаажуулсан юм хэрэгтэй. Тийм баталгаажуулсан сертификат танд өгнө. 60-аас дээш амжилттай хувьтай сурах юм бол 90-аас дээш хувьтай сурах юм бол бүр онцлог сертификат өгнө. Тэгээд энийг зайнаас цуглуулж агаад дараа нь энэ сургуультай хүсэлт тавиад тодорхой хэмжээний кредит авч оюутан болж болдог. За тэгээд энэ хичээлд ороод даалгавруудыг хийгээд явахаар ингээд танд харуулад байна. Ингээд сайн хийгээд байвал ингээд нөгөө 100% хийсэн бол дээшээ явсан байх нь шүү, тийм ээ. Танд ийм гэрчлэгээ хүрээд байна. Захим хэлбэрээр. Нэр устаа чинь. Тийм ээ. Тэгээд та тийм хичээлийг тийм амжилттай сурсан. Тийм сургууль. Яг тэгвэл энэ хичээлийн агуулга нь яг энэ хүн биетээрээ тэр сургуульд тэнхимд мөнгө төлөө сууж байгаа хүнтэй яг адилхан агуулгыг та авч байгаа байхгүй. Тийм учраас энэ одоо гэрчлэгийг тодорхой хэмжээгээр хүчин төгөлбөрт үздэг байна. За ингээд магадгүй та дэлхийн боловсролтой болчлаа. Амьдрал чинь зоригтой болчлаа. Би бол ерөөсөө нэрээ дэлхийд гарч болох юм. Заавал Монгол биш гэд бодож олноо да. Тэгтэл одоо өөрхөн бодвол зайнаас суралцаад ингээд хэл чин сайжраад туршлагаж ирэх тусам яг одоо зөв явж байгаа бол танд би ер нь л Англид нэг очие. Ер нь л Америкт нэг очие. Ер нь л Канадад нэг очие гэсэн хүсэл бодол төрөх ёстой. Тэр бол зөв. Тэгвэл тэр үед нөгөө санхүүгийн асуудал бас чирнэ. Тэгвэл санхүүгийн асуудлыг шийддэг зүйл бас бий болчихжээ. Энэ бол интернетээр дүүрэн scholarship буюу тэтгэлэг явж байна. Гоор тэнэ явж байна. Та зөвхөн тийшээ хүсэлтээ илгээ. Та хүсэхгүй бол таныг мэдэж Монголоос татаж тэр улс мөнгө өгөхгүй шүү дээ. За тэгэхээр хэд хэдэн сайт танилцуулъя. Хоёр гол сайт ажил. Нэг нь Scholarship International.org гэсэн энэ вебсайт байгаа. За дараачих нь болохоор Scholarship Positions гэсэн вебсайт байгаа. Олон улсын тэтгэлгийг хайж байгаа хэлтэй хүн бол хэд хэдэн юмыг анхаарах хэрэгтэй байдаг. Нэгдүгээр очих орноо сонгоно. Гадаад л бол хаашаа ч хамаагүй гэж ерөөсөө болохгүй. Тэр худлаа. Таны физиологийн онцлог таарсан, таны одоо өөрийн чинь одоо амьдрах хэв маяг таарсан улс орн руу явах хэрэгтэй. За ингээд орноо сонгочлоо. Орноо сонгосны дараагаар та яг тэтгэлэг тэнцээ гэж бодож байгаа бол сурах чиглэлээ маш нарийн тодорхойлох хэрэгтэй.
Зүгээр л компьютер гэдэг. Компьютер чинь дотороо програм хангамж, техник хангамж, програм хангамжийн дотороо өвдөл тэгэл сүлжээ мөлжээ гэж өчнө юм байна шүү дээ. За тэгвэл тэрний дараагаар тэтгэлгийг хоёр янзаар хайж болно. Нэгдүгээрт нь тэр хэлээд байгаа нийт ерөөсөө дэлхийд дахин зарласан тэтгэлэг төсөлт явуулж болно. А үгүй бол тэр developing countries буюу манайх бол хөгжиж байгаа орны тоонд ордог. Хөгжиж байгаа орны иргэдэд зориулсан тэтгэлэгт хандаж болно. За ингээд та яг тэтгэлгээ зөв сонгосон тохиолдолд одоо ер нь тэтгэлэг авах магадлал бол өндөр байдаг. За миний цаг байгаа учраас би танил зүгээр энэ яаж англи хэлний мэдлэгээ үн төлбөргүйгээр бие дан эхний шатанд дээшлүүлэх вэ гэдэг хэдхэн слайд харуулъя. Энэ интернетээр дүүрэн юм үн төлбөргүй хэлний курсууд байдаг. Тэгэхээр та мөнгө төлж хэлний курст, мөнгө төлж TOEFL-ийн курст явахаас өмнө заавал энийг хийх ёстой. Та ингээд ядаж нэг текст хараад гүйлгээд 30% ойлгохгүй хэлний курст мөнгө төлж суугаад хэрэггүй. За тэгэхээр ийм хэлний хичээлүүд рүү ороод жишээлбэл эхлэгч гэхэд сонгоод эхлэгч гэхэд хэл сурахад хамгийн чухал зүйл бол зүгээр л үг тогтоогоод байвал нэмэргүй. Тэгэхээр тэр үг тогтохгүй. Тэгэхээр ямар үг над тогтох вэ гэдгийг мэдхийн тулд өөрийнхөө дур сонирхолтой сэдвийг сонгож болдог. Тэгээ энд сэдвүүд гарч ирж байна тий. За тэрний дараагаар ингээ хамгийн энгийн үгнүүдийг зарим энийг харангууд ийм энгийн ямыг цээжлэх тахтай яадаг гэж боддог байхгүй. Тэгвэл ийм энгийн ямыг зүгээр л нэрээ хизээч нойрмог байхдаа өглөө оройч хизээч хилдэг шиг л артиклтэй нь хилдэг болох хэрэгтэй. За энэний дараагийн шат бол тодорхой сэдвээр өгүүлбэрээр нь цээжилж эхлэх хэрэгтэй. Тэсээ бүтэн өгүүлбэрээр. Яг л хүн үгээр ярьдаггүй шүү дээ, хүн өгүүлбэрээр ярьдаг. Суралцах гэдэг бол ерөөсөө л амьд хүний мөнхийн эрэлт хэрэгцээ юм а гэдгийг ойлгох хэрэгтэй. Яг л ус агаар шиг. Та амьсгалахгүй байж чадахгүй шиг та ер нь сурчил байх хэрэгтэй. Тэгвэл та хизээч ажлын байран дээр гологдохгүй, найз нөхөд дотроо гологдохгүй, нийгэмд гологдохгүй, хизээд хүндлүүштэй байх л. Та ингэж байнга өөрийнхөө мэдлэг боловсролыг дээшлүүлснээр юу хийдэг вэ гэхээр өөртөө итгэх итгэл чинь дээшилж, ертөнцийг үзэх үзэл бодол чинь илүү өргөн цар хүрээтэй болдог. Тэтгэлгийн талаарх мэдээллийг би хоёр сувгаар хүргэжээ. За нэг нь бол энэ миний хувийн блог байгаа. Би энийг ер нь өөрийнхөө сургуулийн зайн сургалтын вебсайтыг дэмжих, өөрийнхөө над дээр зайнаас сурдаг оюутнуудыг дэмжих зорилгоор үүсгэж ажилуулдаг блог. Тэр блогийнхаа хажуугаар төрөл бүрийн тэтгэлгүүдийг маш их тавьдаг. Тэгээд би тэр тэтгэлгүүдийг би тавихдаа бас яг одоо манай Монголоос хүн аплай хийвэл авч магадгүй байна гэж бодсон тэтгэлгүүдийг тавьдаг учраас та энэ вебсайтаар орж явах юм бол тодорхой хэмжээний тэтгэлгүүдийн талаарх мэдээлэл авах нь яхнэ. Амархан энэ uranchimig.com гэсэн вебсайт байгаа. За дараачих нь болохоор энэ насан туршийн суралцагч гэсэн төрийн бас байгууллагыг бас зорилго нэгтэй хэдэн багш нар голцсон хүмүүс бид нар нийлж энэ жил байгуулсан. Тэгээ энэ төрийн бас байгууллагын маань гол зорилго бол зөвхөн ихтэй сургуулийн оюутнууд биш төгсөх ангийн 10 жилийн хүүхдүүдээс ахуулаад тэр мэрэгчлээ яаж зөв сонгох юм бэ? Яаж цаашид одоо тэр төгссөн мэрэгчлэрээ сайн ажиллах юм бэ гэдгийг багаас нь жоохон хэлж өгөө гэдэг ийм зорилготой. Ихтэй сургуулиудын чанар муу байна гэж Монголд яриад байна л да. Тэгээ энийг би бол ийм өнцгөөс хардیں۔ Ерөөсөө мэрэгчлээ ерөөсөө орох ангиад буруу сонгодог байхгүй. Яаж сонгодог вэ гэхээр өөрөө сонгодог. Нэг бол эцэгхэн сонгож өгнө, нэг бол ангийнхаа нийлдэг нөхрөө дуурайна. Үгүй бол зүгээр байж хахаар гэж орно. Гэхдээ чи зүгээр байж хахаар амьдрий гэж хүн амьдрд юм уу? Би ерөөсөө зүгээр байж хахаар гэж сургуульд орж ирсэн гэдэг. Тийм хэд хэдэн тохиолдол надад гарч ирсэн. Тийм би ерөөсөө ойлгодгүй яасан сайхан цавгүй те хоёр дахь амьдрах гэж байгаа юм шиг. Тэгээд тэр хүмүүс орж ирэл ихтэй сургуулиудын Монголын ихтэй сургуулиудын чанарыг унгааж байгаа байхгүй. Нэг бүхэл бүтэн ангийг унгаадаг байхгүй. Нэг одоо 30 хүүхэдтэй анги 25 хүүхэдтэй анги байлаа. Тэн дотор хоёр ширхэг юм уу нэг ширхэг тийм одоо зориггүй нөхөр байхтал тэр ангийн сурлага хагас жилээр унж байгаа байхгүй. Ерөнхий салгалт өгөх захиалгаас нь эхлээд зөв хийх хэрэгтэй байхгүй. Буруу захиалга хийдэг. Дараа нь энэ тэнд сургуульд оруулахад амар 6 хичээлээр шалгалт өг. Гэхдээ 6 хичээлээр шалгалт бэлдэнэ гэж байд юм. Гүү шүү дээ. Нэгдүгээр нөгөө хүүхэд сэтгэлийн дарамтанд орно. Би 6. За 6-гийн 2 нь бол будаа тодорхой, бинго одно. Гэлэн. Тэгвэл яасан илүүдэ гарсан мөнгө вэ? Тэ? Тэр чинь мөнгө төлж байгаа. Тэгээд дараа нь яадаг вэ гэхээр тэрнээсээ болоод гол одоо өндөр оноо авах шалгалтантай хүүхэд унаад тэгээд сүүлд нь нөгөө
зориггүй оюутны таа ингэж нэмэгддэг байхгүй. Дуртай зүйлээ л мэрэгжил болгосон хэрэгтэй. Тэгэх юм бол дуртай зүйлээ хүн үнгүй чих дуртай байдаг байхгүй. Би одоо энэ лекц үнгүй л уншиж зогсож байгаа шүү дээ. Яг би дуртай би хүнд мэдлэг түгэж шүү дээ. Энэ чинь миний аазж байгаа шүү дээ. За их баярлалаа.